Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа хэлхий маань сошиал дугаар та хийсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. сайн байцгаана уу? Эрхэм хүнд үзэгчдээ өдрийн амгалан айлтгая эрхэм хүндэт зочдоо. Хотол түмэн даяхнаараа хороо дэлхийн элднэрэн 2026 оныг өгтөн авах гэж байгаа энэ төгөлдөр цаг мөчид Монгол улсаа хөгжүүлэн урайтай TV5 телевиз шинэ он руу хамтдаа цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүнд үзэгчид та бүхнийхэн сонор мэлмид өргөн байсараа гоёлээ. Энэ удаад урам зориг, уянга дуу, уран бүтээлийн ганцга ямагт дүүрэн байж бид бүхнийхэн бахархал хүндтэйлийн манлай заларсан эрхэм сайхан уран бүтээлч Монголын төмөр замын дуучгийн чуулгын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Нарангийн Даштын Бэрл зочноор өргөцсөн байна. Дүүдээ шинэ оны баярын мэндийг хүргэе. За шинэ оны баярын мэнд хүргэе. Игчтэй ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргэе. Цэнгэрлэгцээ үзэн суугаа Монгол түмний хаан бахархал болсон TV5 телевизийг үзэн суугаа нийт одоо Монголынхон ах дүүс ант найз нар тий ард түмэндээ шинэ оны баярын мэндийг та бүхэндээ хүргье. Хэ Аллаас холоо холоосон эснаас орж ирэхдээ чамаа Улиран годож байгаа 2025 он уран бүтээлийн хувьд Монгол эр хүний хувьд ямар дурсамжийг чухам таны амьдралд бэлгэлвэ? За энэ жил 40 насыг бас цоглоод тэгээд 40 хүрсэн эр бас нэгийг бодогдуулдаг юм байна. Бас настай Ахмад улсуудын хэлдэг 40 хүрсэн эр дөрөө дарсан атч гэж ярьдаг. Тэгээд 40 хүрээд бас жоох юм ойлгодог юм байна. Тэр болтлоо бол уран бүтээл хийх юмсан, гэр бүлээ сайхан байлгах юмсан, ингээл одоо тийм чуулгатаа үнэнчээр ажиллах юмсан, сайхан уран бүтээлүүд хийх юмсан гэж боддог байсан бол одоо бас чанартай уран бүтээл хийх хэрэгтэй юм байна. Хүн гэдэг бас зөв болох хэрэгтэй юм байна. Энэ замаа бас хайрлах хэрэгтэй юм байна. Энэ бие ганцхан учраас бас тэр бие бас хайрлаж гамнаж явах хэрэгтэй юм байна гэж одоо бодогдож юм шүү. За уран бүтээлийн хувьд бол одоо төмөр замын дуучгийн чуулга модлон 12 сараас ахгуулаад энэ жил их сайхан дуулж хүжиг тавьсан Тэнгэрийн сум гэж Тэмүүжин Чингис хааныхаа багнаас Тэмүүжингийн одоо дүрээр одоо их сайхан тийм жүжиг тавьсан. Тэр дүрийг бол одоо Тэмүүжин Бэхтэр ахыгаан харваж өчүүхэн зүйлээс болж харваж алаагүй маа гэдэг тайллыг тэн дээрс гаргасан тийм сайхан түүхэн дуулчуудыг тавьсан байгаа. Манай Гамболд найруулагч үндэсний ардын дуучгийн чуулгын найруулагч тайц декорацийн зураач байсан Гамболд найруулагч манай чуулгын найруулагчаар ажиллаж байгаа. Тэгээд төмөр замын дуучгийн чуулга маань Инквирийн хөгжим соёлын даваач зүтгэлтэн Сингээгийн цомлоор найруулган Гамболд найруулагчийн тавьснаар одоо ингээд 50 гаруй уран бүтээлчээр Тэнгэрийн сум гэдэг дуулч шүжгээр энэ жилиг одоо дүүргэж олон одоо үзэгчдэд хүргэсэн 53-ийн тоглолтуудыг хийлээ. Тэ. Монголын төмөр замын дуучгийн чуулгад өөрийн одоо уран бүтээлийг төлөвлөгөөт уран бүтээлийг хийхин зэрэгцээ төмөр замчдынхаа соён гэгэрлийн эрэлт хэрэгцээг хангаж олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулах ийм үүрэг бас давхар хоногддог байж таарна да. Тэглгүй яг одоо нийгмийн хариуцлагын хүрээнд гэх юм уу төмөр замчдаа биднээс ч нөгөө соён гэгэрлэх талаарсаа биднээс тэр жүжиг нэгдүгээр тавьж байгаа. Хоёрдугаарт одоо нийгэм лугаа хандсан ийм зорилттой жүжиг. Тэгээд одоо бол түүх нийгмээ биднээс
өчигдрийн хэлдгээр буруу хэлэх биш, өнөөдрийн хорон зөв ойлгож, зөв ярьж, биднээс л зөв ойлгуулж чинь ийм байсан юм байна гэдэг уран сайхныхын хэлбэрээр, түүхийн хэлбэрээр Монголын улс төвчид дээр суурилсан одоо тэгээд жүжиг бол тавьж байгаа. Тэгээд Төмөр замын артлынхаа замд явж байгаад ирсэн. Одоо Сэлэнг, Дархан, Эрдэнэт, Зүүн хараа гэдэг юм уу, яг Төмөр замтай газруудаараа биднээс өдөрт 2 удаа тоглож байгаад ирсэн. Одоо мөн удахгүй он гараад урд замуудаа Чойр, Шанд, Айрэг, замын үд гихчлэн тоглох тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тийм. Таныг Төмөр замын дуужгийн чуулгаараа оглож, сайхан бүтээлүүдэд гоцлож оролцохын зэрэгцээ Монголын дууны урлагийн ертөнцид бас өөрийн гэсэн тодмортой сайхан амжилтуудыг гаргаж яваад Монгол түмэн бархалтай байдаг. Та чинь 2014 оны Морин хур наадмын тэргүүн шагналт уран бүтээлч тийм ээ. Сайхан бүтээл Ижиг өрөөс гэж. Ижиг өрөөс. Гайхалтай сайхан уран бүтээлээд биднээс нэг цаг хугацааны хэмжүүрийг уран бүтээл хэмждэг юм болоо гэж би бас боддог. Тэгээд үнэхээр уран бүтээл чанартай байх тусам цаг хугацаанд урт байдаг юм болоо гэж бас бодож байна. Тэгээд 2014 онд Морин хур наадмын Гран при хүртэж тэгээд тэр жилдээ бол онцлогтой болсон л доо. Нөгөө нийтийн дуу, мэргэжлийн дуу, зохиолын дуу, эстрад гэдэг юм уу ингээд төрөл төрлөөтэй дараа жилээс нэгээд заримдаа ингээд болдог л доо. Тэр жил бол яг ганцхан төрөлд болсон байхгүй. Нэг Гран притай, нэг 2 3 дугаар байртай. Тэгээд Ижиг өрөөс дуу маань Гран при хүртэж үнэхээр соёлын гавь зүтгэлтэн айлтгийн Төмөр учрах маань шүлгийг бичиж бид өхний урлагийн дуучдын дунд бид өхний хайрлж хүндэлдэг том ах нэрээр алдарсан Данцдын чулуунх бахын маань хөгжим Ижиг өрөөс дуу маань одоо олон дүмэнд хүртэж тэр олон сайхан шүүгчдийн бас авшиг шингэж төрүүлгүүлж одоо Гран при хүртсэнд маш их баяртай байдаг. Ижи болгоны Элинаар хизээч одоо тэр дуу шиг жаргахгүй байгаасаа гэж. Ер нь бол ихтэй хүний Элинаар хизээч ямар ч тохиолдолд жаргадгүй гэсэн утгаар одоо бичсэн ийм сайхан шүлэгтэй ийм сайхан дуу. Тэгээд олон жил сайхан дуулах юмсан та гэж би бодож явж байна. Сайхан дуулагдаж явандаа энэ дуу далд утгаараа тэр ихтэй амтан эндэтгүй элийн наран жаргадгүйг учрлах мөртлөө ил цагаан үүлэх хэсэг дээр юм болохоор бас байгаль их дэлхийг хайрлах тэр нөгөө цэжж үзээгүү толгойд нь сэлмэн эвэрч ургаагүй тийм ээ. Тэр нөгөө бусдад гимгүй Ижиг өрөөс бурханд мөрөг шиг сөрч идээшилдэг. Тэр байгалаан хайрлах Нэвтрүүлгийн ивэнтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг, аман дуусан. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор шүүслэг амттай зөөлөн гами чикрут. Жимсний шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг шийхэн жимсээр ирч хүчинөх сардаг jelly бяцхан лөө иштэй чихэр амттай хар татам дүр Baby Dragon илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивэнтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав.
100% байгалийн NFC juice. Нэвтрүүлгийн ивэнтэд хэрэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. Одоо нэгэнт шинэ жилийн нэвтрүүлгийн хоймор заларсных хоёулаа энэ таны амьдралд тохиолдсон мартагдашгүй сайхан дурсамжтай шинэ жил чухам ямар одоо жилийн шинэ жил байсан бэ гэдэг талаар ярилцвал сонирн бахаа гэж бодож байна. Тэр хамгийн мартагдашгүй сайхан шинэ жил бол аавтайгаа, ээжтэйгаа хүүхэд ахын шинэ жил бол хамгийн сайхан шинэ жил гэж бодож байна. Тэгээд ямар ч утгаараа ямар ч одоо баяр наадам хүний хамгийн дурсгалтай үе бол одоо аав ээжтэйгээ байсан хүүхэд ахын цаг л одоо хамгийн дөрөв тодхон бодогддог гэж би боддог. Тэгээд би анх нөгөө офко шофко болоод тэгээд аав ээж маань үзээд тэгээд энэ дээрээс офко шофко чинь нэг амттаар болоод тэгээд офко шофко болоод ингээл тэгээд нөгөө дурангаар дурандаг байхгүй ингээл муус орсон хүмүүсийг ч юм ингээ онц орсон хүмүүсийг дурандаад тэгээд шагнал тохиолсон чи би өөрөө гарч ирж тэгээд оны нөгөө шилдэг хүмүүс болоод онц сурлагтай хүмүүс болоод тэр цаг үе одоо их мартагдахааргүй сайхан үе санагддаг. Тэр үед ч одоо тэгээд бид усыг подарк гэлэхэд эдхэн одоо яг нэг 90-ад оны ихэн үед чи юм их ховор байсан үед нэг гоё тийм том цаасан, бор цаасан бэлэг дотор нь ингээд ястан ховор ундаа одоо юу гэдэг алим мандрин чихэр тийм чихэр өгжсэн тэр шинэ жил бол одоо мартагдахааргүй сайхан шинэ жил. Тэгээ харамсалтай нь яасан бэ гэсэн чинь гэртээ очиж нөгөө биелгээд эндээ тавиал тэгэл халуураад хөвцсөн. Тэгээ яг хүүхдөөс учраас нөгөө халуун хүүтэн нөтөн хавсраад халуурсан юм шиг байна. Тэгээ ханаа дөрөд ингэжсэн. Тэгээд тэр шинэ жил их сайхан санагддаг. Ер нь шинэ жил болгон тэр жилийн болсон үйл явдлыг эргэн санах, ирж байгаа шинэ жилийг сайн сайхнаар төсөөлөх, ийм сайхан гэгэн сайхан баяр гэж би боддог. За тэгээд цагаан сараар ч гэсэн бодвол биднээс бол ялгаа байхгүй нөгөө Монгол уламжлалаараа наргын доол, бэлгийн дооллоор одоо яг л одоо энэ шинэ жил шиг ингэж үддэг. Сайхан тэгэлгүй яах вэ? За дүүгийн цэвэр одоо ингээд шүсийг нь шахаад гаргасан. Тэгээд экотехнологиор үйлдвэрлэсэн хамгийн одоо эрүүл савлгаатай хөнгөн цагаан таглаатай тэгээд NFC гэдэг ийм шинэ технологиор савлсан юм ижүүсээр дайлж байна. За энэ дэс олон төрөл байгаа. Хамгийн дуртай одоо чинь жимсэн эрэгтэй хүн дайлан сайн байна гэдэг. За наас наваа тий. Сайхан амттай жуус байгаа. Би бас их олон төрлийг нь хэрвээ санаж байгаа бол энэ нөгөө золбоо харцаг тий. Золбоо харцах чинь тийм гоё юунууд хийгээд байгаа шүү дээ. Цахим орчинд тий хүмүүс нэг өндөр хандлагатай байгаа. Юми гэдэг чинь энэ байна тий. Би одоо ууж үзээгүй л энэ тэр нөгөө CU GS тэр байгаад байгаа гэд зурчлаад байгаа шүү дээ тий. За ууж үзээ сэтгэлдээ хэлээрэ. Би ингээ үзэл зүг гооч юм. Нэр 100 өстө органик мэдэгж шүү. Зөвхөн жимсийг нь шахаал савлсан. Тийм байна жимсээрээ. Тий. Тэгээ шилэн савлгаатай, тэгээ хөнгөн цагаан таглаатай. Хүүхдэд энэ хүнсний ямар нэгэн нөгөө нэмэлт бүтээгдэхүүн сахар орлуулагчтай өнгө будаг гэдэг ийм зүйл оруулаагүй. Дээрэс нь хугацаа уртсгагч хийгээгүй. Ийм байгаа нь нөгөө ирээдүйн хойч үе хүүхдүүдээ энэ ханаа том ихтэй байгаа өвлийн сэрүүн улиралд бид шинжлэлийн бэлгийн сонголт хийхдээ ч гэсэн хүүхдийнхээ эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн юмыг сонгох нь шүү. Юмыг сонгох нь шүү. Бэлгийн дотор заавал юмыг бол тэгээд
Бас л дутагдaltaй бол дарах. Тийм байна. Баярлалаа. Юмиг Үнэхээр гайхалтай сайхан зүйлс шүү. Баярлалаа тань. За өвлийн үгээ аваас нэлээд одоо олон бэлэг авч ирсэн хүүхэд байх та онд сурлагтан. За бас сургуулийнхаа урлагийн үзэлт бол бас дандаа орно биз? Урлагийн үзлэгч би ч дуулахаас өмнө одоо жинхэнэ авахгүй шохгүй алиалагч хийдэг байсан. Тэгээд алиалагч чинь одоо жинхэнэ утгаар нэг урлагаар том хүний ёолконд орно. Багасаа бас урлагаар явсан л да. Дуулах нь бол би сүүлд 99 оноос хойш одоо дуулж эхэлсэн байгаа. Нөгөө шилжилтийн нас гэж юм өнгөрөөж дуулж эхэлсэн байгаа. Тэгээд тэрнээс өмнө миний ангийн хоёр хүүхэд өрөөсөө намайг гаргадаггүй байлаа л да. Бид оронд нь яг тэр математикийн олимпиад энтерт явдаг байсан. Тийм. Манай одоо найзууд харж явал сайхан авч яана гэж бодож байгаа хэрэг тийм л байсан юм чи. Тэр гаргадаггүй байсан хоёр нөхрийн нэрийг хэлж болох юм. Манай минь хоёр лав гэрэл гээд хоёр нөхөр нэг нь уртын дууд дуулдаг, нэг нь хөөрхөн хөнгөн юм дуулдаг. Тэгээд урлагийн үзлэг болох дээр нөгөө хоёр явдаг. Тэгээд би нөгөө байнчгүй хандчгүй тэгэл одоо нэг алиалагч дээр л үлддэг шүү дээ. Тийм. Өвлийн өвнөөс бэлэг авдаг байсан хүүхэд нас он цаг жигүүрэн дэлгэн нисэж одоо өөрөө өвлийн өвгөн болж хүүхдүүдэд ямар бэлэг өгөх вэ гэж хантайгаан зөвлөж ярилцдаг. Тийм үе эхэлсэн үү? Илгүй одоо энэ чинь тэгэл юм ийг би сонгоё л гэсэн бодож сууж ихтэй. Хүүхдүүдэд арай багч байгаа юм тэгээд би чинь хоёр охин хоёр хүүтэй юм. Тэгээд хүүхдүүдэд аль болох эко аль болох өөрт нь хэрэгтэй тийм зүйлийг авч өгөнд одоо чихэр жимс элбэг болж таа тийм. Тэгэл одоо энэ дээр сонголтууд хийж чаад гайгуугаас нь авч өгөхийг боддог. Уран бүтээлч хүний цаг завгүй ажил бас дээрэс нь төмөр замдаан зүтгэх хариуцлагатай ажил аль аль нь байгаа. Хэдий яарсан ч тогтолсон ч одоо он сарыг мөчөд гэртээ ирж амжаагүй тийм шинжилгээнд орсон ч байгаа юу? Яаж хийж байгаа л очтгийг. Тэгээд 31-ээс өмнө ямар ч байсан л очно. Тэгээд нөгөө ээжийн тавьж байгаа ч юм уу шинэ онгоо ингээл үдчгээл ирж байгаа юм л да. Тэгээ манай төмөр замаа одоо энэ жил 20 дахь жилдээ байх шүү. 20 дахь жилдээ зохион байгуулж нар аргах ёслол ман дан өглөө эрт явна. Нэгний өглөө 3 цаг гэхэд л одоо ажил дээр бэлэн байх хэрэгтэй ингээл. Тэрнийг бол баг би 13-4 жил явсан байх. Ковидын үед харин 2 жил хийгээгүй. Тэгээд ер нь чинь 2000 яста 6 оноос эхэлсэн гэдэг байх шүү. Тэгээ баг энэ жил баг 20 жил нь болж байгаа юм ба. Нар харах ёслол бид бас ч өглөө эрт яагач гэрт байх хэрэгтэй. Тэгэл өглөө оноос солиод өглөө нь шууд ажил хийх. Задлал тэгээд нэг шинжлэх нэвтрүүлэг үзэл тэгэл ажил руу явах юм. Ерөөсөө шууд. Тэгээд баг л унтахгүй энэ дээрээс тэгэл вагонд биднээс ч ингээд урд өдрийнхаа бэлдсэн юмнуудыг авчраад тэгэл ингээд тэгэл вагонд тэр чинь халуун тэгэл гадаа нөгөө юуны нар ёслол чинь ингээд биднээс төмөр замаас асар том юм юунууд галын надам хийгээд тэгээд нөгөө зүйлчтэй угтаж аваад тэгээд 16 оны одоо 26 оны 1 сарын 1-ийнхээ нарыг тэгж угтдаг байхгүй. Хонхор толноор хамгийн олуулаад тэмдэглэдэг шинжил биш үү? Шинэ оны эхэнд тий тэр одоо хонхор болсон өнгөрөөд мантин ингээд угтаж авдаг байхгүй. Маш сайхан баяр юм. Тий их сайхан баярдаг. Одоо уран бүтээлийн хувьд эцэг хүний хувьд Монгол эрх хүний хувьд те хүн төрөлхийн нэгэн эдийн хувьд мэдээж олон сайхан хүсэл мөрөөдөл байж таарна да. Тэр ирээдүйд хөтлөж байгаа хүсэл мөрөөдөл болгонд нь бэлгийн сайхан өрөөлийг бас дүүдээ хүсэж байна. Түүнээс гадна таныг 2026 онд одоо ямар байгаасаа гэж хүсэж байгаа хүсэл мөрөөдлөө өрөөл болгож цэгэрлэгцээр дамжуулан төмөө олондоо түгээж өгнө гэж хүсэж байна. За тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа Дэлхийн өнцгөлн бүрт байгаа монголчууд та бүхэндээ 2026 онд юу сонсон бодсон тэгшрэн бүтэж хамгийн гол нь эрүүл байж тэгээд уулзаагүй уучраг хүн болгонтойгоо учраж чин сэтгэлийнхаа хайрыг дэвсэрээ гэж одоо хүсэх байна. За миний хувьд бол гэрхжил нэлээд төлөвлөгөөтэй уран бүтээлүүд хийх юм төлөвлөгөөтэй байна. Тэр дундаас маань нэг сайхан уран бүтээл маань Монгол түмэнд маань оюун бодолд нь угаагдаж хаманд нь одоо дандаан дуулагдаж байхын одоо хүсэж байна да. Тэр хүсэл маань одоо биелэх байхаа гэж бодож байна. Тандаа ч гэсэн жаргал ирүүл ингэ сайн сайхан бүхнийг өсөнгөрөөё. Уран бүтээлийн ол замаг арвин сайхан байхын өрөөлийг бас
хүсэж байна. Маш их баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчтэй манай нэвтрүүлгийн тэнүүн хойморт шинэ он өөд хамтдаа одоо зүтгэцгээе гэсэн сайхан уриалга, сайхан сэтгэлийн дэм, сайхан дурсамжуудыг хөглөж, нарангийн даш дэмбэрэл гэж урлаж дуулдаг, шаглаж дуулдаг, уянгалж дуулдаг, ухааруулж дуулдаг, түмэн олныхон зүрх сэтгэл дундуур мэлбэрүүлэнхэн дуулдаг тийм сайхан уран бүтээлч өргөдөн оролцсонд би ч бас чин сэтгэлээсээ баяртай байна. Дунд дуртай Монголын маань ард түмэн дуртмал алтан нарныхаан дор дуу шиг урт наслахын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Ингээд таньдаа манай TV Talk-ийн ивент тэтгэгч хамт олон болох Baby Dragon буюу бяцхан луу гихний чин сэтгэлийн бэлгийг хөндөтгөн өгч байна. За баярлалаа. халуун бүлэрэн хайртай бүхэнтэйгийн шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа хүндэт үзэгчтэй. За баярлалаа та бүхэндээ. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, усүзэн, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчинөх. Сардаг jelly, бицхан луу, иштэй чихэр. Амттай хайр татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Ami 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз аминд мэр баяа ай кул хорт туршлаа хаяа ай кул зүг амтлах хий баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлэрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа. Хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчтэй шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар тав. Хэлсэн болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.